За болчих шиг боллоо. За тэгэхээр сая болоод ерөнхийдөө хуваарлтын сувгийн талаар үзсэн. Тэгэхээр ерөөсөө маркетингийн иж бүрдэл буюу маркетингийн хольц гэж багш нь өмнө та нарт заасан байх гэж бодож байна л да. Тэгэхээр маркетингийн хольцод яг юу ордог вэ гэхээр product буюу бүтээгдэхүүн, price буюу үн, promotion буюу идэвхжүүлэлт, place буюу хуваарлтын сувг, хуваарлалт гэсэн ийм үндсэн дөрвөн хугтгуун бол ерөнхийдөө орд юм л да. За тэгэхээр энэ хичээлийн хүрээнд ямархуу агуулгатайгаар судлах вэ гэхээр нэгдүгээрт нь маркетингийн идэвхжүүлэлт ба идэвхжүүлэлтийн холц. Маркетингийн идэвхжүүлэлт гэж юуг нь хэлдэг тийм ээ? Идэвхжүүлэлтийн холц нь ямар байдгийг тэрнийг авч үзэх нь. За дараа нь болохоор идэвхжүүлэлтийн зорилго нь ямар байдгийг тийм ээ? Зорилго, зорилтууд ба нөлөөллийн шатлалын загвар гэдэг. Тэгэхээр идэвхжүүлэлтийн зорилго нь ямар байдгийг, ямар зорилтууд дэвшигддгийг, дээрэс нь нөлөөллийн шатлал нь ямар байдгийг тэрний загварыг нь бол ерөнхийд нь графикаар харуулах нь. За дараа нь идэвхжүүлэлтийн арга хэрэгслийг сонгох гэдэг тийм ээ. Тэгэхээр идэвхжүүлэлтийн арга хэрэгслийг яаж сонгодгийг. За дараа нь заасарчлагын төлөвлөгөө түүний бүрэлдэхүүн. Тэгэхээр яалтчгүй энэ промошн буюу энэ урамшуулал гэдэгтэй холбоотойгоор зар сурталчилгааны ойлголт бол зайлшгүй дагалдаж гарч ирнэ л дээ. Тийм учраас зар сурталчилгааны төлөвлөгөөг яаж хийдгийг тийм ээ. Тэрний бүрэлдэхүүнд яг юу ордгийг гэдгийг нь авч үзэх нь. За дараа нь болохоор идэвхжүүлэлтийн хууль эрх зүйн орчин. Тэгэхээр тодорхой хэмжээгээр урамшууллын үйл ажиллагаа явуулаад байна. Тэрэнд чинь бас тодорхой хэмжээний хууль эрх зүйн хүрээнд бол тэр үйл ажиллагааг бас явуулах нэ гэдгийг нас ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр ийм үндсэн 5 ухагтгууны хүрээнд промошн буюу идэвхжүүлэлтийн тухай үзэх нэ. За тэгэхээр идэвхжүүлэлт гэдэг нь байгууллага эсвэл хувь хүний бараа, үйлчилгээ, дүр төрх, санаа, олон нийтийн оролцоо, нийгэмд үзүүлэх нөлөөлийн талаар хүмүүст мэдээлэх, сануулгах, хүмүүсийг ятхан үнэмшүүлэх зорилгоор ашиглаж буй төрөл бүрийн харилцаа юм аа гэж. Тийм ээ. Тэгэхээр байгууллагын үйл ажиллагааг хүмүүс таниулах зорилгоор ч юм уу те эсвэл сануулгах зорилгоор эсвэл ятхан үнэмшүүлэх зорилгоор эсвэл аливаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгээг эсвэл хин нэгний санааг одоо жишээлбэл та нар анги хамт олон дотроо хин нэгэн санаа дэвшүүлдэг үстэй одоо найзуудаа хэдүүлээ салхинд гарьяа гэдэг ч юм те эсвэл хэдүүлээ тэднийхээ төрсөн өдрийг ингээ сайхан тэмдэглэчихье гэд энэ ч нь бол яг нөх хин нэгний санаа тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо жишээлбэл урайлан дуудаад идэвхжүүлээд энэ үйл ажиллагааг зохион байгуулахад нөлөөлөд байгаа зүйл нь юу юм? Нэгдүгээр эхлээд яах нь тэрний төрсөн өдөр болно шүү манайхаа 3 сарын 28-нд гээд эхлээ мэдээлэл хийнэ шүү дээ тийм ээ. Одоо 7 хоногийн өмнө ч юм уу цолмон гэрэл мэдээлэл хэл да одоо та Батбаярын төрсөн өдөр 3 сарын 28-нд болно шүү гэд. Тэгснээ дараа нь болохоор яах нь яг 3 сарын 28-ныхаа урд өдөр хүүшээ найзуудаа маргааш нөгөө манай ангийн Батбаярын төрсөн өдөр штэ гэд яах нь сануулах нь тийм ээ. Тэгээд яах нь тэрнтэйгээ холбоотойгоор ямар нэгэн харилцааг бий болгох нь л дээ. Тэгэхээр энийг үл яах нь идэвхжүүлэлт гэж нэрлэдэг хахад. Тэгэхээр нөгөө нэг инх болрын хувьд Баярмаагийн хувьд яах нь цолмон гэрэл тэр мэдээллийг та нарт дамжуулсан. Инх болор Баярмаа хоёрын хувьд тодорхой хэмжээгээр тэр мэдээлэлт нь ингэж идэвхжээд за 28-нд бол ямар ч байсан Батбаярын төрсөн өдрийг тэмдэглэх юм байна гэж ойлгоод тэдний хувьд бэлтгэлтэй ирэх нь шүү дээ. Одоо билег авч өгнө. За нийлээд хоолнд орно гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоо жишээлбэл өөрийгөө одоо жишээлбэл хувийн зохион байгуулалтын хувьд бэлтгэх нь одоо чи орой одоо ажлынхаа дараа уулзнаа эсвэл 2 цаг явна 2 цагийн турш одоо би энэ үйл ажиллагаанд оролцсон гэж даад ажлаа зохицуулах нь тийм ээ. За дээрэс нь санхүүгийн хувьд өөрийгөө бэлтгэх нь надад одоо тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй учраас би бол яг нь хоолныхоо мөнгөийг дээрэс нь бэлгэнд одоо хэдэн төгрөгөөр нийлэх юм бол за тэд орчин биз гэдэг ч юм ингэж бэлтгэх. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагааг л ерөнхийд нь яг нь идэвхжүүлэлт гэж нэрлэх нэ. За идэвхжүүлэлтийн төлөвлөгөө гэж болохоор байгууллага эсвэл хувь хүний харилцааны бүх хэсэг бүрт хамааралтай системчилсэн шийдвэр гаргалт юм аа. Тий. За тэгэхээр энэ дээр болохоор юу харагдаж байна вөхөр хувь хүмүүсийн харилцаа байгууллага болон хувь хүмүүсийн харилцааны бүх хэсэгт тийм ээ хамааралтай системчилсэн шийдвэр гаргалт. Тэгэхээр одоо шийдэл яасан та нар түрүүн Батбаярын төрсөн өдрийг тэмдэглэе гэж яриад бүгдээрээ тохироод тэмдэглэхээр болсон. Энэ бол яг нь идэвхжүүлэлтийн төлөвлөгөөний нэг хэсэг нь ахнаас шийдвэр гарсан. Тэмдэглэнэ гэдэг нь тий. Тэмдэглэнэ гэдэг нь тодорхойлчихсан. Яг хэрэгжээг байгаа. Зүгээр яг нь төлөвлөсөн байна ш. 3 сарын 28-нд 19 цагаас ч юм уу 20 цагаас бид нар Батбаярын төрсөн өдрийг тэмдэглэнэ гэдэг маань энэ бол яг нь идэвхжүүлэлтийн төлөвлөгөөд гарсан байгаа аахгүй юу. За идэвхжүүлэлтийн үндсэн зорилго нь болохоор мэдээлэх буюу ойлголт өгөх тийм ээ. Тэгэхээр энэ шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлэх. За дараа нь болохоор хэрэглээний зааварчилгаа өгөх. Хэрэглээний зааварчилгаа.
багш нь жаха алдаатай шивчжээ. За зааварчилгаа өгөх. Дараа нь үнийн өөрчлөлтийг мэдээлэх. За тэгэхээр одоо юу гэдэг юм? Нэг компани нь нэг сайхан гоо сайхны бүтээгдэхүүн ч юм уу нэг гар нүрийн савн ч юм уу үйлдвэрлэлтэй гэж бодъё л доо. Манайх ийм шин савн үйлдвэрсэн шүү. Энэ нь надаа бактерийн эсрэг тийм үйлчлэгээтэй ингээд мэдээлэх нь шүү дээ, тий. Тэгснээр дараа нь болохоор энийхээ хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгнө. Одоо энэ савнг бага насны хүүхдүүд өдөрт 3 удаа хэрэглэнэ гэдэг ч юм уу, тий. Хэрвээ та эмзэг аристаа бол энэ савнгийн ногоон өнгөтэйг ч юм уу эсвэл ягаан өнгөтэйг хэрэглээрэй. Таслаг аристаа бол та ногоон өнгөтэйг хэрэглээрэй гэдэг ч юм уу, тий. Хуурай аристаа бол та цагаан өнгөтэйг хэрэглээрэй гэдэг ч юм. Ингээд зааварчилгаа өгнө. За дараа нь болохоор үнийн өөрчлөлтийг мэдээлэх гэж байна. За магадгүй та өмнө нь одоо шилбэл аль хэзээний тэр савнгийн талаар мэдээлэл авчихсан зааварчилгааныхаа дагуу хэрэглээд эхэлсэн байсан чинь нөгөө савнгийн чинь үн өөрчлөгдсөн байж болно л да. Одоо хямдардаг ч юм уу эсвэл үн ордог ч юм уу. Тэгэх юм бол тэрийг бол яг нь бас хүмүүст мэдээлэх нэ. За дараа нь болохоор дараагийн нэг зорилго нь ятгах зорилготой. Энэ нэг басна зах зээлийг эзлэх зорилготой байдаг байна. За энд нь болохоор ямар зорилгоо дагуулж байгаа нөхөр өөрийн брендийн давуу талыг гаргах. Тийм ээ? За яг одоо худалдаж авахыг ятгах. Хэрэглэгчийн бүтээгдэхүүний талаарх бодлыг өөрчлөх. Тийм ээ. За тэгэхээр нэг ясандаа өөрийн брендийн давуу талаа гаргах гэхээр за манай савн болвол ийм давуу талтай. Тийм ээ. Гарыг хуурайшуулахгүй, тийм ээ. Гард чийг өгнө, чийгшүүлнэ гэдэг ч юм уу, тийм ээ. Гадны бактериас хамгаална. Нэг угаасны дараа 2 цагийн турш таны гар дээр одоо наалдахгүй гэдэг ч юм. Ингээд ийм учраас энэ Safeguard гэдэг савн болвол энэ бол манай брэнд юм а. Энэ бол манай компани л ерөөсөө брэнд бүтээгдэхүүн юм а гэдгийг нь таниулах нь. За дараа нь та яг одоо худалдаж авахгүй болохгүй шүү. Та яараарай гэж зар сурталчилгаан дээр их гардаг үстэй тийм ээ. Та одоо яараарай гэж. Урамшууллын хугацаа тэт хоног шүү. 3 хоног үлдлээ шүү гэд. Энэ бол юг сануулж байгаа нөхөр яг одоо худалдаж аваач гэдгийг л танд хэлээд байгаа аахгүй юу. За тэгээд хэрэглэгчийн бүтээгдэхүүний талаарх бодлыг өөрчлөх гэж байгаа. Тэгэхээр хэрэглэгч манай бүтээгдэхүүний талаар ямар бодолтой байна вэ? Тэр бодлыг нь өөрчлөх зорилготой байдаг. Магадгүй тийм ээ сөрөг бодолтой байсан байж болно шүү дээ. Энэ бүтээгдэхүүн чинь ямар чанаргүй гэдэг бодолтой байсан чинь тэрийг одоо өөрчлөхийн тулд бас тодорхой хэмжээний ятгах тийм зас туршлагын юуг ашиглаж байгаа гэж болно л доо. За дараа нь болохоор сануулгах буюу зах зээлийг хамгаалах. За энд нь болохоор бүтээгдэхүүн ойрын хугацаанд хэрэглэгчид хэрэгцээтэй болохыг сануулах. Тийм ээ. За хаанаас бүтээгдэхүүн авч болохыг сануулах. За жигт бус эрэлттэй бүтээгдэхүүний талаар сануулах. За нэг ясандаа энэ нь болохоор яг нь манай бүтээгдэхүүн тэнд байгаа шүү гэж хэлэх нь шүү дээ. Манайх тийм үйл ажиллагаа явуулж байгаа шүү гэл. Тэр энэ бол яг сануулж байгаа хэлбэр. Тэр та нар телевизээр радиогаар анзаарч харж лээсэн бах ярилцлагууд их гардаг тийм ээ. Тэр ярилцлагууд дээр нэг компани захирал нь ирчээл манайх тийм үйл ажиллагаа явуулж байгаа гэл. Тэгэл нөгөө сэтгүүлч нь танаас сүүлд гаргасан бараа бүтээгдэхүүний талаар та юу хэлэх үү гэхээр манайх одоо тийм бараа бүтээгдэхүүнийг тэгж сайжруулсан байгаа, тэгж шинжилсэн байгаа, тэгсэн байгаа гэл ингээл яриад байдаг шүү дээ. Тэр чинь юг харуулдаг байна вэ гэхээр манай бүтээгдэхүүн байгаа шүү хүмүүсээ л гэдгийг хэлээд байгаа аахгүй юу. Шууд бас утгаараа. За ийм үндсэн зорилготой байдаг. Үндсэн 3 зорилгыг агуулдаг байна шүү дээ идэвхжүүлэлт маань. За тэгвэл идэвхжүүлэлт ба эрэлт. Идэвхжүүлэлт эрэлт хоёр ямар нөлөөтэй юм бэ гэд. Идэвхжүүлэлт ба эрэлтийг За идэвхжүүлэлт эрэлтийг ба түүний үнийн мэдрэмжийг өөрчилж чадна. За тэгэхээр энд одоо шилбэл яг нөө идэвхжүүлэлт нэмэгдснээр эрэлт байх нь нэмэгдэх нэ. Тийм ээ? Нэг ясандаа үнийн идэвхжүүлэлт хийгдснээр эрэлт нэмэгдснээр үнийн мэдрэмж өснө гэсэн үг. За тэгвэл дараа нь эрэлтийн үнийн мэдрэмжийг багасгана. Тийм ээ? Идэвхжүүлэлт яг нэг сайн хийгдээгүй. Тэгсэн чинь яасан үнийн мэдрэмж нь багассан. За тэгвэл энд болохоор эрэлтийг нэмэгдүүлэн үнийн мэдрэмжийг бас яг багасгана. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо жишээлбэл идэвхжүүлэлт хийгдсэн ч гэсэн эрэлт нэмэгдсэн ч гэсэн яг тодорхой хэмжээгээр үнийн мэдрэмж нь тэрийгээд дагаад бас яг уг нь өсөх ёстой байтал яг мэдрэмж нь буурсан байж болох юм л дээ. За идэвхжүүлэлтийн хольц гэдэгт нь одоо юу орж байна вэ гэхээр идэвхжүүлэлтийн хольцонд зар сурталчилгаа буюу advertisement тийм ээ. За дараа нь болохоор олон нийтийн харилцаа public relation гэж нэрлэдэг шүү дээ тийм ээ. За борлуулалтын урамшуулал, за бичлсэн худалдаа гэсэн ийм үндсэн 4 зүйл маань идэвхжүүлэлтийн холцод орох нэ. Тийм ээ олон нийтийн харилцаагаар дамжуулаад хүмүүсийг идэвхжүүлэх.
Тийм ээ. Зар сурталчаагаар дамжуулаад хүмүүсийг идэвхжүүлэх. За борлуулалтын урамшуулал гэхээр одоо юу гэх юм? Цаа манахаас сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн авах юм бол 30% нь тохирсон бараа бүтээгдэхүүнийг үнэгүй сонгож аваарай гэдэг ч юм. Энэ бол яг нь борлуулалтын урамшуулал байгаа байхгүй юу? За биечилсэн буюу ганцаарчилсан худалдаа гэдэг маань нэг бүрчлэн одоо гудамж талбайгаар явбал хүн болгонд ингэж хандаал манай ийм бүтээгдэхүүн байна. Энийг та худалдаад аваач гэдэг ч юм. Эсвэл манайх ийм аялал зохион байгуулагч чинь энийг та хамрагдаач гэдэг ч юм. Ингэж яваад байгаа маань яг нь биечилсэн худалдаа ахна шүү. Тэгэхээр энэ үндсэн дөрвөн хутгуун дээр яг нь идэвхжүүлэлтийн холц маань тулгуурлаж явагддаг байх нэ. За одоо энийхээ тус тусд нь авч үзье. Зар сурталчилгаа гэж юу хэлдэм бэ гэд. За зар сурталчилгаа гэдэг нь бараа, үйлчилгээ, байгууллага, хүмүүс, газар, санаатай холбоотой зар сурталчилгааны мэдээллийг ивент тэтгэгч болох бизнесийн байгууллага, засгийн газар, ашгийн бус байгууллага эсвэл хувь хүний захиалгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж буй хувийн бус төлбөртэй харилцаа юм аа. За мэдээллийг ихэвчлэн ивент тэтгэгч нь хянаж өгдөг. За тэгэхээр бараа бүтээгдэхүүний талаарх тэр аливаа хүмүүсийн үйл ажиллагааны талаарх хүний захиалгаар тийм ээ байгууллага юм уу хувь хүний захиалгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдж байгаа төлбөртэй мэдээллийг тийм ээ зар сурталчилгаа гэж нэрлэх нь шүү. Тэгэхээр энэнийг бол ихэвчлэн зар сурталчилгаа манай зар сурталчилгаа явагдаагүй юу гэдгийг хин хянах нь тэр мөнгөний төлсөн хүн л хянана шүү. Орой болгон зургатаа хараал яна манай зар сурталчилгаа 6 удаа гаргасан яна 5 гарчлаа да. Тэгэл тооцоол. Тэгэнгүүтээ нөгөө нэг зар сурталчилгаа хариуцсан менежер л хандаал яасан миний зар сурталчилгаа 6 ширхэг гарах хэрэгтэй байсан чи 5 ширхэг гарчлаа штэ гэдэг ч юм уу. Би одоо танад өгөх хэрэгтэй байсан 6 удаагийнхаа затлалсны 1 удаагийн цэцэлтийг хаснаа гэдэг ч юм уу те. Гэх хэмжлээ ингээ хяналтаа тавих нь л те. Энийг бол яг нь зар сурталчилгаа гэж нэрлэдэг. За дараа нь болохоор олон нийтийн харилцаа гэдэг. За олон нийтийн харилцаа нь олон нийтийн дунд бараа үйлчилгээ, байгууллага, хүмүүс, газар, санааны тааламжтай эерэг дүр төрхийг бүрдүүлэхэд чиглэсэн бүх төрлийн харилцаа юм. За энэ нь хувь хүний бус төлбөртэй. За хаалтан дотор хувь хүний бус төлбөртэй гэж байна. Төлбөргүй, ивент тэтгэгчийн хяналтгүй хэлбэртэй бол байж болно, тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө энэ нь болохоор хувь хүний төлбөргүй эсвэл ивент тэтгэгчийн хяналттай гэсэн ийм хэлбэрүүдтэй байж болох нь. За publicity понордуулах нь тодорхой ивент тэтгэгчгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдж буй хувийн бус харилцаа бүхий олон нийтийн харилцаа юм аа гэт. За тэгэхээр та нар одоо юу яаж байгаа штэ? Сүүлийн үед компаниуд ингэдэг болчиход байгаа байхгүй юу? Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани гэл. Одоо жишээлбэл Unitel компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Unitel компани нь одоо юу гэдэг орон гэргүй ард иргэдэд гэр өглөө гэлтэгдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ бол олон нийтийн харилцаа байхгүй юу? Олон нийт рүүгээ чиглэсэн тэр үйл ажиллагаа хийх зохион байгуулсан. Тэгсэн хэрнээ тэр мэдээлэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслэлүүд телевизээр гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрний цаад утга нь юу вэ гэхээр Unitel компаниг 6 хүнд гэр өгснөөрөө буян үйлдээд байгаа хэрэг биш байхгүй юу? 6 хүний гэр нэг хүний гэр 600 мянган төгрөг 636 3 сая 600 мянган төгрөгөөр тэр компани өөрийгөө сурталчилж байгаа байхгүй юу? Нөгөө талаас нь аваад үзэх юм бол хувь хүмүүс тэрийг юу гэж бодох нь вэ гэхээр хөөх энэ Unitel ч ямар мундаг компани вэ? Эднийх ч гэсэн айгүй сайн компани юм байна штэ гэсэн ийм ойлголт төрхөнөлтэй. Цаад утга нь бол яах нь вэ гэхээр магадгүй одоо шил телевизээр орой болгон гэж реклам гаргаснаас илүүтэй 3 сая 600 мянган төгрөгөөр нэг удаа хүмүүст нэг гэр өгөөл буюу үлдэж байгаа юм шиг дүр эсгээл бүх телевизүүдээр гарах нь тэдний хувьд ашигтай байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг л юу гэх нь олон нийтийн харилцаа гэж нэрлэдэг байгаа юм. За дараа нь биежилсэн худалдаа. Энэ нь болохоор цалин бүхий төлөөлөгч борлуулалт хийх зорилгоор нэг ба хэд хэдэн боломжит хэрэглэгчтэй аман харилцаа тогтоно. Энэ дээр бол эргэх холбоо бол маш хурдан байна гэдэг. За тэгэхээр энэ бол нөгөө нэг сүлжээний бизнес дээр их гарч ирээд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл манай дөө нэг ингэдэг аахгүй 2 жилийн өмнө хөдөө байж байгаа л Улаанбаатар хотод орж ирэл. Тэгсэн чи манай ястанаар 10 жилийн найз дуудаад байнаас та яг одоохон уулзъя гэдэг нэг. Чамайг ирсэн гэдэг яаж мэдсэн гэсэн чинь харин ирж яхад уцаар ярьсан ба тэгэхээр би хот руу орж явна гэж хэлсэн юм а гэд. Бараг манай дээрээ бараг сууж чамжааг багт дуудаад тассан аахгүй юу. Тэгээ тэр үед Улаанбаатарт ер нь сүлжээний бизнес амар их дэлгэрчээсэн л да. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхээр
дүүдээ хэлэхгүй. За тэр чинь бол худлаадаа маяг да. Наа чи айгүй бол ямар нэгэн сүлжээнд л чамайг дуудаж байгаа гэд. Арайч ихтэй үгүй байлгүй дээ. Хаста нэр уулзлгүй 4 5 жил олчаад тест арайч намайг тэхгүй байлгүй дээ. Та ямар муухас наатай. Тэгээ манай дүү явсан аахгүй юу? Тэгэл яваад нэг 2 цаг 3 цагийн дараа ирсэн ээ. Яа на хүүст ямар алцсан юм бэ гэж гараад яасан гэсэн чинь манай таны хэлдэг өстэй зүв биш дээ. Намайг юм сүлжээний тийм танилцуулга юунд суулгаад гэд. Тэгсэн чи яасан гэсэн чи нэг эрүүл мэндийн сүлжээний танилцуулганд суулгаж ил тээ. Тэгээд нөгөөтг чи нэгэнтээ яваад орсон юм шиг танилцуулганаас нь гарч чадахгүй суусаар агаад дуусчихад гарч ирсэн байгаа байхгүй. Тэр энэ бол яг нөө биечлсэн худалдааны нэг хэлбэр байгаа байхгүй. За дараа нь борлуулалтын урамшуулал гэхээр борлуулалтыг нэмэгдүүлэх, мөн төлөөлөгчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор маркетингийн төлбөртэй харилцааны үйл ажиллагаа юм. За энд нь зар сурталчилгаа буюу сонирдуулга эсвэл биечлсэн худалдаанаас бусад төрлийн. За энд нь арилжаа худалдааны цэнгэн, үзүүлэн тоглолт, шагнал, хямдралтай худалдаа, бэлэгтэй худалдаа, амтлагаа гэх мэт зүйлсүүд байж болно гэд. За тэгэхээр өчигдөр уржигдөр хоёр бол Мишель Экспо гэдэг үзэсгэлэнгийн танхимд Монголын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа боллоо л доо ярмаг. Тэгэхээр энэ нь болохоор Монголын аялал жуулчлалын салбар жилдээ 2 удаа үзэсгэлэн болж байна. Нэг нь 12 сард, нэг нь 3 сард. За энэ үзэсгэлэн худалдаагаар ихэвчлэн ямар асуудлууд шийдвэрлэгддэг вэ гэхээр зочдууд, жуулчлалын баазууд, үйлчилгээний байгууллагууд, хамтран ажиллагч байгууллагуудтайгаа гэрээ хийд юм л да. Тэгээд тэрэн дээр бол яг энэ борлуулалтын урамшууллын нэг хэлбэр болох энэ ресторанууд дээр их ажиглагдчихсан энэ амтлагаа худалдаа гэдэг зүйл бол их байсан л да. Одоо шил виноны амтлагаа худалдаа, дарсны амтлагаа худалдаа, хоолны амтлагаа худалдаа гэдэг ч юм уу тийм зүйлүүд бол маш их ажиглагдчихсан. Тэгэхээр энэ нь бол нэг ясандаа борлуулалтын урамшууллын нэг хэлбэр байгаа байхгүй юу. За дээрэс нь юу гэдэг юм? Нодлон Номын Electronics компани чинь Номын холдинг компани чинь юу лээ 50000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийсэн хүн болгон цуглаа өгөөдсөн шүү дээ. Тэгээд дараа нь нөгөө нэг цуглааныхаа тохирлыг тааруулаад нэг өрөө байр, машин гэдэг ч юм уу тэгээд баахан юмнуудаар шагнаж урамшуулад ирсэн. Тэр хүмүүс нэгэнтээ л бид нар тэр бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч л байгаа юм чинь зүгээр нэг хүнсний дэлгүүрээс авч яхаар Номингоос очиад авчээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зорилгоор очиж авч ийн л да. Тэгснээр нэг цуглаа авчээ магадгүй азан тарах юм нэг машин авчинээс эсвэл нэг байртаа олчинээс гэдэг ч юм уу. Энэ бол яг нөө борлуулалтыг нэмэгдүүлээд байгаа, идэвхжүүлээд байгаа нэг хэлбэр буюу борлуулалтын урамшуулал байгаа аахгүй юу? За маркетингийн нэгдмэл харилцаа гэдэг. Integrated Marketing Communications гэдэг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын зар сурталчилгааны агентлагуудын ассоциациас тодорхойлсноор маркетингийн нэгдмэл харилцаа гэдэг нь зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал зэрэг харилцааны салбаруудын стратеги үүргийг үнэлж, харилцааны нөлөөллийг хамгийн их байлгахын тулд тэдгээрийг нэгтгэж, дистаралалт оруулдаг тодорхой дэлгэрэнгүй төлөвлөгөө юм аа. Тэгэхээр одоо энэ нь болохоор юу гэсэн үг вэ нөхөр одоо шилээ тэр олон нийтийн харилцаа, зар сурталчилгаа, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуул гээд дээр дурдсан идэвхжүүлэлтийн холцоодыг нэгдмэл байдалд оруулдаг тийм дэлгэрэнгүй төлөвлөгөө ахна шүү дээ тийм ээ. За тэгэхээр маркетингийн нэгдмэл харилцааны давуу тал нь юу юм бэ гэхээр сэтгэлгээ шаарддаг. За өөрөөр хэлбэл боломжтой хэрэглэгчдэд хүрэх бүх боломж дарах замыг эрэлхийлдэг. Тэгэхээр маркетингийн менежерүүд бол маш их тийм сэтгэхүйтэй их олон нэмийг олон талаас нь бодож үздэг тийм хүн байх хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэхээр одоо шил байнга тархин ажиллаж байгаа. Одоо шил тэрийг одоо яаж нэмэгдүүлэх тэр сурчлагыг яаж хийх вэ гэдэг. Тэгэхээр сүүлийн үед бол зас сурчлагын чиг хандлага бол маш их өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ерөөсөө мэддэхгүй тийм ээ юу юм болоо гэж бодогдтол зас сурчлагыг хийж байгаа юм тий. Тэгэхээр та нар тэр нөгөө нэг Fusion гэдэг нөгөө PIV гарч ирсэн шүү дээ 2 жилийн өмнө лөө 3 жилийн өмнө ч лөө тий. Тэрийг санаж нь Монголд байсан бол мэдж байгаа ах. Телевизээр ингээл Fusion гэдэг нэг юм гарч ирэл алга болчдөг. Тэгээд ерөөсөө юу ч мэддэхгүй баг сар гарan тэгэж реклам явсан байхгүй. Тэгээд бид нар юу юм болоо энэ та юу юм бол гэж бодоод тэгсэн чи яасан тэрэн сүулт нь PIV байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу юм болоо энэ ста яг юу юм бол гэж энийг нэг хэрэглээд үзчихсэн гэж хүмүүс бол маш их эрэлттэй бодолтой байсан. Тэгээд тэрийг мэдснийхаа дараа бол тэнд тест амар том пати болсон шүү. Тэгэхээр энэ бол яг нь сэтгэлгээг шаарддаг нэг хэлбэр. За дараа нь идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд нь нэг нэгнийгээ нөхөхүйцээр тактик дистаралалтай байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд юу харагдаж байна нөхөр идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүд нэг нэгнийгээ нөхөхүйц байдаг байна шүү. Тодорхой дистаралалтай байдаг байна. За дараа нь зах зээлийн тухайн сегментээр чиглэсэн мэдээлэлээр хэрэглэгчтэй ойр холбоотой байлгадаг. Тухайн сегмент гэж үзсэн тийм ээ та нар? Зах зээлийн хэсэгчлэл гэсэн үг шүү дээ тийм ээ. Тодорхой нэг хэсэгчлэл чиглэсэн
мэдээллээр хэрэглэгчтэй ойр холбоотой байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл хөгшин үнний зах зээл чиглэсэн мэдээлэл, залуучуудын зах зээл чиглэсэн мэдээлэл тийм ээ. За эсвэл дунд үеийнхний зах зээл чиглэсэн мэдээлэл гэдэг чинь бол өөр хоорондоо бол яг нь ялгаатай байдаг байна шүү дээ. За дараа нь мэдээлэл бүрэн зорилттой сонгогчдод эргээр нөлөөлдөг. Тэгэхээр одоо жишээлбэл энэ мэдээлэл нь тийм ээ настайчуудаа зориулсан мэдээлэл нь настай хүмүүстээр л эргээр нөлөөлдөг. Түүнээс залуучуудад тийм сонирхолтой биш. А гэтэл залуучуудад чиглэсэн мэдээлэл нь болохоор настай хүмүүс сонирхолтой ашигладаг байна шүү дээ тийм ээ. За идэвхжүүлэлтийн агуулга болон харьцангуй давуу талуудыг зорилттой сонсогчдод ажилдаг бүх ажлагчид ойлгодог байна. Тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө идэвхжүүлэлтийн агуулгыг харьцангуй давуу талуудыг нь зорилттой сонсогчдод ажилдаг бүх ажилчид бол яг нь ойлгодог байна ш. За зар сурталчилгаа олон нийтийн харилцаа биечсэн худалдаа борлуулалтын урамшуул нь нэг нэгнтэйгээ яг нь уялддаг байна. Түүнээс биш эсвэл дан ганцаар нь тэр бүх үйл ажиллагааг одоо жишээлбэл борлуулалтын урамшууллаараа бүх идэвхжүүлэлтийг явуулна гэвэл бас худлаа л да. Тэгэхээр байгууллага зар сурталчилгаагаа ч явуулах нь олон нийтийн харилцаагаа ч хийх нь биечсэн худалдаагаа ч хийх нь борлуулалтын урамшууллаа ч хийх нь эдгээр нь өөр хоорондоо уялдаа холбоотой байдаг байна. За дараа нь наривчлагдсан мэдээллийн баазыг бүрдүүлж өгдөг байна. За ийм давуу талуудтай байдаг байна. За идэвхжүүлэлтийн зорилтууд одоо түрүүн бол бид нар зорилгыг нь авч үзсэн. За одоо тэгээд яг нь задруулаад зорилтуудыг нь авч үзэх нэ. За ерөнхийдөө идэвхжүүлэлтийн зорилго нь юу байдаг вэ гэхээр эрэлтийг нэмэгдүүлэх, компани дүр төрхийг бүрдүүлэх. Яг үндсэн зорилго нь юу яг үндсэн ойлголт нь бол за идэвхжүүлэлтийн зорилгыг хоёр бүлэгт хувааж эрэлтийг идэвхжүүлэх ба компани дүр төрхийг бүрдүүлэх гэж ангилнаа энэ тийм ээ. За тэгвэл бүтээгдэхүүний зар сурталчилгаа, байгууллагын зар сурталчилгаа гэсэн ойлголт бол энэ дахлыг гарч ирэх нэ. За тэгвэл идэвхжүүллийн зорилтууд ба нөлөөллийн шатлалын загвар гэдэг. За нөлөөллийн шатлалын загвар нь компани даган мөрдөх богино болон урт хугацааны төр зуурын дистаралсан харилцан уялдаа бүхий идэвхжүүлэлтийн зорилтууд. За энэ нь хэрэглэгчийн шийдвэр гаргах үйл явцдаа уялдана. За энэ загварыг нэвтрүүлснээр компани санал болгож буй зүйлийн талаар мэдээлэх, ятган синхруулах, сануулах үйл ажиллагааг шат дараалан хэрэгжүүлдэг. Тэгэхээр анх зах зээл гарч иж байгаа компани маань яг мэдээлэх зар сурталчилгааг явуулна, дараа нь ятгах, дараа нь сануулна. Бид нар байгаа шүү гэдгээ сануулна. За энийг бол түрүүнд дурдсан байгаа. За тэгэхээр мэдээлэл өгөх нь хэрэглэгчид бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авч байгааг таньж мэдэх, дараа нь бүтээгдэхүүний шинж чанарын талаар ямар мэдлэгтэй байгааг олж мэдэхэд чиглэгдэнэ. За бүтээгдэхүүн зах зээл дээр бага танигдсан байх үед анхдагч эрэлтийг анхааралтай авдаг. Анхдагч эрэлт бүтээгдэхүүний тодорхой шинж чанарын эрэлт юм аа. За тэгэхээр нэг ясандаа тухайн мэдээллийг өгснөөрөө бүтээгдэхүүн энэ зах зээл дээр дөнгөж гарч ирж шүү гэдэг анхдагч эрэлтийг л яах нь тодорхой хэмжээгээр хүмүүс эрэлт байна гэдгийг бид нар өөрсдөө мэдрээд тэр бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр анхдагч эрэлтийг тогтоон барихад л яах нь чиглэгддэг ахна шүү дээ. За тэгвэл хоёрдугаарт нь ятгах нь болохоор юу вэ гэхээр эерэг хандлага сэтгэл төрүүлэх. За хамгийн түгээмэл хандлагыг тодорхойлж түүнд тулгуурлан компани брендийг өрсөлдөгчдөөс давуу талтай болгох. Давуу талын тал нь өөрөөр хэлбэл гол зорилго нь сонгомол эрэлтийг анхааралтай авна. Сонгомол эрэлт хэрэглэгчийн тодорхой брендийн эрэлт байдаг. За тэгэхээр түрүүн бол яг анхдагч эрэлтэн дээр тулгуурлаад бид нар мэдээлэлд дамжуулаад ийм бүтээгдэхүүн бий болгочлоо гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол тодорхой хэмжээний эрэлт үүссэн. Тэгвэл ятгах сурталчилгаан дээр бол яг хүмүүст эерэг хандлага төрүүлэх зорилготой байдаг хань шүү дээ. Энэ оонуудаас чинь пепсадин гэдэг ооч үнэхээр сайн ооштой гэдэг ч юм уу тийм. Эсвэл энэ савангаас Safeguard гэдэг сав үнэхээр сайн шүү дээ. Эсвэл энэ аялал жуулчлалын компаниудаас одоо жуулчин компани аялал үнэхээр сайн шүү дээ гэдэг ч юм уу тийм. Энэ бол ёстой брэнд гэл. Тэгэл хүмүүс нэг хэрэгэлсэн юм аа бол дахин хэрэглээд байдаг үстэй тийм. Тэрнээсээ салж чадахгүй. За тэгэхээр гуравт нь болохоор худлан авалтыг идэвхжүүлэх, хүслийг хадгалах. За өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн хүчтэй эерэг хандлагыг олж авах, бараа ба үйлчлэгийг худалдан ахуулах, байнгын худалдан авалтыг дэмжих, брендэд үнэнч байдлыг бий болгох. За зарим тохиолдолд компани үндсэн бүтээгдэхүүний эрэлтийг тогтоон барих, эсвэл сэргээхийг оролдож анхдагч эрэлтийн хандлагад иргэн ордог.
Тийм ээ. За тэгэхээр бид нар бол байхгүй биш байгаа шүү. Бид үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү л гэдгээ хүмүүстээ дахин сануулж хэлэх хэрэгтэй хана ш. За тэгэхээр энд ЭИДА зарчим гэдэг байгаа юм. Хэрэглэгчийн шийдвэр гаргах үе шатууд ба идэвхжүүлэлтийн зорилтууд нь ЭИДА зарчимтай нэгт харилцаа холбоотой байдаг. За энэ нь болохоор юу вэ гэхээр attention буюу анхаарлыг нь татах, тийм ээ? Interest буюу сонирхлыг нь бий болгох, desire буюу хүслийг нь төрүүлэх, action буюу хүслээ биелүүлэх алхмыг хийлгүүлэх, тийм ээ? Анхаарлыг нь татах нь, сонирхлыг нь бий болгох нь, хүслийг нь төрүүлэх нь, хүслээ биелүүлэх алхмыг нь хийлгүүлэх нэ. ЭИДА зарчим энэ нэг та нар сайн чийжлээд аваарай. Энэ нөгөө нэг англи үгнийхээ эхний үсгүүдээр ЭИДА зарчим сүүлд нь магадгүй шалгалтын дээр ЭИДА зарчимгийн ороод ирвэл ямар зарчим юм болоо гэж бодоод байж бас болохгүй шүү дээ. За тэгэхээр энэ чэнэс юу харагдаж байна вэ гэхээр энэ нөгөө нэг юуг харуулж байна л да. Шинэ гэрэл хийлэгчэд тийм ээ ерөнхийдөө нөгөө нэг зах зээлээ дотор ингээ хуваачаад байгаа байхгүй юу. Ер нь зар сурталчилгаа буюу тэр нөгөө нэг идэвхжүүлэлтэнд хүмүүс хэр хамрагдаж байна вэ гэдгийг л ерөнхийд нь харуулж байгаа хэлбэр юм л да. Тэгэхээр нийт хэрэглэгчдийн 3-5% нь шинэ гэрэл хийлэгчтэй байдаг байна. Хаана шинэ юм бэ? Тэрийг л ерөөсөө дандаа хэрэгжилдэг хүмүүс. Тэгвэл 10-15% нь болохоор эрт дагагчд буюу эднэрийгээ яхнаа дагж идэг хүмүүс байдаг байна. 34% нь болохоор эрт олонх буюу ямар ч байсан тодорхой хэмжээгээр энэ эрт дагагчдын араас бас орох хандлагатай хүмүүс. Тэгвэл нөгөө 34% нь болохоор хожуу олонх. Эднээс аль хожуу нэрээ энэ бүтээгдэхүүнээс та айгүй сайн бүтээгдэхүүн биш үү? Энийг чинь аваад хэрглэжий вэ гэдэг чинь ингэж байгаа хүмүүс тийм ээ. Тэгвэл хожуу ухамсарлах ухаарагсд нь болохоор буюу хожуу ухаарагсд буюу 9 хоошоо гэсэд нь бол 5-аас 15% гэнэ л эзэлж яадаг байна ш. Тэгэхээр энэ байдлаас харахад бол цаг хугацаа өнгөрөх тусам эрэлт идэвхжүүлэлтийн хэмжээ энд явагдчихвал энэ цаг хугацаа өнгөрөх тусам энд яасан шинийг эрэлхийлэгчд нь магадгүй хожсон тийм ээ эрт дагагчд нь магадгүй хожсон. За олонх нь бол яахав дээ зүгээр ерөнхийдөө дагалцсан. За хожуу болоод хожуу ухаарагчд бол ерөнхийдөө хоцрогдсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө нэг юун дээр харагддаг штэ. Та нар нөгөө сүлжээний бизнес дээр бол амар харагдаад байдаг штэ тийм ээ. Одоо тэр орифлейм, пином гэж гоо сайхны сүлжээний нөгөө нэг борлуулалтын хуваараа тэр чинь нөгөө нэг баг хөл толгоо үүсгэж яваад байдаг шүү дээ тий. Тэдний хувьд бол энэ эднэр болоод хожсон байгаа байхгүй. Одоо энэ ихний хоёр бол ялангуяа бүр хожсон. За энд бол яг хоо тодорхой хэмжээгээр яг хичээл зүтгэлтэй байгаа тэрнийхээ төлөө тууштай явж чадсан нэг хэсэг нь хожоод нөгөө нэг хэсэг нь бол заас шалт юм байла болигээд орхисон ч юм уу тий. За энэ хоёрын хувьд бол угаасаа эднэрийнхээ айландаж хүрч чадахгүй. Яг хаяа нэг дуртай бүтээгдэхүүнээ авчаал тэгэл байхгүй идэнэ. Энэ хожуу ухаарагчдын хувьд хийстэ нараа нэг манай найз стан дараа тэр сүлжээнд яваад стан 2 жилийн өмнө ороод одоо стан байртай болсон байл шүү дээ. Би тийшээ орохгүй яаваа. Тэр үед нь орохгүй яаваа гэж харамсаад байгаа хүмүүс чинь яг нь хожуу ухаарагсаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр магадгүй тэр шинийг эрэлхийлжсэн найз нь санал болгож байгаа үед цуг яваад орцсон бол бүх зүйл окей болох байсан юм шүү дээ, тийм ээ. За дараа нь энүүнийг нөгөө нэг энэ юуны бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн зорилгыг бүтээгдэхүүний амьдралын мөчлөгтэй харьцуулж авч утсан байна л да. За энэ бүтээгдэхүүний амьдралын мөчлөгээ 4 мөчлөгтэй гэдгийг хуваагддгийг та нар өмнө үзсэн байх тийм ээ. За тэгэхээр нэгдүгээрт нь зах зээл нэвтрэх үе гэж байгаа. За тэгээ зах зээл нэвтрэх үед нь болохоор ямар идэвхжүүлэлтийг ашиглах вэ гэхээр мэдээлэл идэвхжүүлдэг. За энэ шинэ бүтээгдэхүүн үнэхээр сайн шүү гэдгийг мэдээлэх нь шүү дээ хүмүүст. За эндээ болохоор ямар зас сурталчилгааны сувгийг ашиглах вэ гэхээр сонирдуулгыг ашиглах. Нэгсэндээ зар сурталчилгаа буюу зуучдыг татах идэвхжүүлэлт. Тийм ээ. За тэгэхээр өөрөөр хэлбэл үнгүү загвар буюу хэлбэрийн удирдлагыг ашиглах нь шүү дээ. За өсөлтийн үед нь болохоор ятгах манай брэнд хамгийн шилдэг нэг ч юм. Тэгснэ энд нь болохоор биежилсэн худалдаа буюу ялгууртай зас сурталчилгааг ашиглах нь тийм ээ. За тогтворчлтын үед нь болохоор яг нэг сануулгах манай брэнд үнэхээр илүү шүү станараа. Хүүхнүүд минь ээ та нарын нүүр хасарч надаас ихтэхгүй шүү, чигтэхгүй шүү, эсвэл хоцруудахгүй шүү юу гэдэг чинь тийм ээ. Нар салхин гандахгүй шүү, гундахгүй шүү. Манай брэндтэй үнэхээр мундаг шүү гэдгийг сануулгах зас сурталчилгаа тийм ээ. Хөнгөлөлт тасалбар хэлбэрийн борлуулалтын урамшуулал хязгаартай биежилсэн худалдааг хийх нь. За уналтын үед нь болохоор сануулгах нь бидний хэрэглэгч бас байдаг юм шүү тийм ээ. Манай компанийг дампуурсан л гэдэг нь. Гэтэл манай компани цаана ийм хэрэглэгчд байдаг юм шүү гэдгийг нь бол яг нь
сануулж өгнө шүү дээ. За тэгээд борлуулалтын урамшуулалт бага хэмжээний мөнгийг зарцуулах нэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар бүтээгдэхүүний амьдралын мөчлөг бүрд энэ нөгөө нэг идэвхжүүлэлтийн зорилго маар ондоо ахна шүү дээ. Тэгээд мөн тэрнийгээ дагаад идэвхжүүлэлтийн холцын төрлүүдээс бас аль алийг нь ашиглах вэ гэдг нь бол харагдчихдаг байх нэ. За идэвхжүүлэлтийн төсвийг тодорхойлох арга. За энд үндсэн 5 арга байна. Идэвхжүүлэлтийн төсвийг тодорхойлох нэгдүгээр арга нь гахайн хувь арга. За энэ нь компани төсвөө эхлээд маркетингийн бусад элементүүдэд зарцуулаад үлдсэн хэсгийг идэвхжүүлэлтэнд зарцуулна. За тэгэхээр компани өөрийнхөө төсвөө эхлээд яг нь маркетингийн бусад элементүүдэд зарцуулах нь шүү дээ. Үлдсэн хэсгийг л зөвхөн идэвхжүүлэхэд зарцуулах нь. За маркетингийн бусад элемент гэхээр юу арах вэ? За бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд тийм ээ тэрнийхээ үнийг тогтооход тэгээ хуваарлалтаа хийхэд яг нь маркетингийнхаа төсвийн ихэнхийг зарцуулцдаг байх нь. Хамгийн сүүлд л яг нь идэвхжүүлэлтэнд тодорхой хувийг зарцуулдаг байх нь. Тэгээ энийг бол гахайн хувь арга гэдэг байх нь. За дараа нь болохоор өсгөх арга гэдэг. Энэ нь энэ жилийн төсвөөс эсвэл төсөв дээр тодорхой хувийг хасах эсвэл нэмэх замаар дараа жилийн төсвийг тодорхойлно. Тэгэхээр энийг өсгөх арга. Энэ жил ялицын төсөө баталсан. Гэтэл бид нэр борлуулалтын урамшуулалт хийхээс өөр арга байхгүй. Идэвхжүүлэлт хийхээс өөр арга байхгүй болсон. Тэгэхээр яасан төсөв дээрээ нэмж суулгах гэнэ шүү дээ, тийм ээ. Энийг өсгөх арга гэдэг байна. За 3 дугаарт нь өрсөлдөөн тулгуурлан тогтоох арга. Энэ нь идэвхжүүлэлтийн төсвийг өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас хамааран өөрчлөх. Тийм ээ. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр идэвхжүүлэлтийн төсвийг өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас хамааран өөрчилнө л гэсэн үг. Одоо магадгүй өрсөлдөгчд ширүүн байвал яах юм? Идэвхжүүлэлтийн төсвийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болно эцэстээ тий. Өрсөлдөгчд танай зах зээлийг эзэлчих гээд байгаа юм чинь. За тэгвэл дараа нь борлуулалтын хувь арга гэдэг. Энэ нь болохоор идэвхжүүлэлтийн төсвийг борлуулалтын тодорхой хувиар тодорхойлох арга. Тийм ээ. Идэвхжүүлэлтийн төсвийг борлуулалтын тодорхой хувиар тодорхойлох арга. За дараа нь болохоор зорилго ба бодлого арга. Энэ нь болохоор компани идэвхжүүлэлтийн зорилгоо тодорхойлж түүнд хүрэх үйл ажиллагааг товлно. Үйл ажиллагаа бүрт харгалзах зардлыг тооцсон, нийлбэрийг нь олох замаар төсвөө тодорхойлно. За тэгэхээр идэвхжүүлэлтийн зорилгоо эхлээд тодорхойлох нь шүү дээ. Тэгэхээр түүнд хүрэх үйл ажиллагаагаа товлох нь яаж хүрэх вэ? Одоо жишээлбэл телевизийн захиалах нэвтрүүлэг хийлгийа гэл. За аль телевизийн нэвтрүүлгийг хийлгэхгүй. Аль телевизийн нэвтрүүлэг ямар үнэтэй байна вэ? Эхлээд судалж үзэх нь шүү. За одоо жишээлбэл юу гэдэг юм? Тэр NTV телевизийн marketplace гэдэг ч юм уу те. За эсвэл одоо юу яадаг? Тэр нөгөө нэг TV8 телевизийн дэлгүүр хэсгүү гэдэг ч юм уу. Эсвэл одоо нөгөө янз бүрийн нэвтрүүлгүүд. За тэгээд тэр нэвтрүүлгүүдээ эхлээд судалж үзэх нь үнэн нь ямар үнэтэй гард юм бэ гэдгийг судалж үзэх нь. Тэгснээр дараа нь болохоор яг гэхээр тухайн тэр үйл ажиллагааг юу яаж байгаа нөгөө нэг нэвтрүүлгүүдийн алийг нь хэрэглэгчиж үздэг юм байна уу тийм ээ? Аль нь хідэн цагт гардыг юм бэ? Тэгвэл алийг нь хүмүүс ихэд үзээд байна уу гэдгийг нас тодорхойлж гаргаж ирэх нь шүү дээ. Тэгэхээр та нар анзаарч байгагүй юу? Одоо шилбэл кинон дондор маш их зар сурталчилгаа гардаг тийм ээ. Тэгэхээр тэр нь болохоор эцсийн дүндээ киног бол хүн болгон үзнэ гэж үзээ зар сурталчилгаа явуулаад байдаг байхгүй юу? Гэтэл хүмүүс яаж вэ? Зар сурталчилгаа гарчлаа гэж сувгаа солонготой. За энэ сурталчилгаа чинь за UBS телевизийн яг үнэ. Тэгээ UBS телевизийн сурталчилгаа ч одоо нэг 7 минут үргэлжилнэ. За 7 минут гэл өөр сувгууд дээр тавьж байгаа л 7 минутын дараа тавихад нөгөө кинонд гарч идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол эцсийн дүндээ бид нар ямар хуу одоо шилбэл зорилгоор тийм. Тэгэхээр одоо шилбэл яг нөө энэ дээр ямар аргыг хэрэглэх нь вэ? Тэгэхээр одоо нэг зорилттой зах зээлээсээ бас хамаардаг байна л да. Манай сегмент хинбэ гэдгээс. Тэгэхээр одоо шилбэл настай хүмүүс зориулсан сурталчилгаа явуулах гэж байвал өглөө эрт аражигийн нэвтрүүлгийг ашиглах нь их оновчтой байдаг гинэ. Ягаад тэгэхээр настайчууд өглөө эрт босдог. Тэгээд аражиг их сонсдог. Хараа их муутай тийм байдаг. Тэр болгоныг телевизээр үзээд байдаг юм байна л да. Тэгээд аражигийн нэвтрүүлгийг их сонсдог гинэ. Тэгвэл залуучуудын хувьд болохоор чат ч юм уу эсвэл нөгөө нэг ипэм аражинуудыг орой их сонсдог гинэ. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд залуучуудад ялангуяа эдгээр насны залуучуудад зориулсан зас сурталчилгааг оройн цагаар ипэм аражигаар явуулах нь бас их тохиромжтой гэж үздэг юм байна л да. Гэх мэтчлэн тэгээд бидний яг сегмент маань хинбэ гэдэгтээ тохируулж одоо зас сурталчилгаагаа явуулах нь шүү дээ тийм ээ. Тийм. За дээрх арга хэрэгслүүдээ сонгохдоо тийм ээ энэ идэвхжүүлэлтийн
Идэвхжүүлэлтийн төсвийг тодорхойлох арга хэрэгсээ сонгохдоо юуг анхаарах вэ гэхээр зорилтод үзэгч маань сонсогчд маань хэн бэ? Одоо саяны бидний ярьсан тийм ээ зорилтод зах зээл маань хин юм бэ? Гэдгийг нэгдүгээр анхаарах нь тий. За дараа нь болохоор бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг бас анхаарч үзэх нь. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дотор бүтээгдэхүүн маань одоо нэвтрэх үедээ яваа мó, өсөлтийн үедээ яваа мó, тийм ээ, тогтворчлтын үедээ яваа мó, эсвэл уналтын үедээ яваа мó гэдэг ч юм. Тэдний чи яг аль үед нь явж гэнэ үү гэдгээ эхлээд тодорхойлох нь. За дараа нь бүтээгдэхүүний шинж чанар нь ямар байгаа юм бэ? Тийм ээ. Одоо үнэхээр чанартай юм уу, чанаргүй юм уу? Эсвэл одоо зарим нөгөө нэг юунууд чинь борлуулагч нар чинь бол бүтээгдэхүүнийгаа ямар бүтээгдэхүүн бэ гэдгийг аягүй сайн мэддэм байлээ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо шилэн манай бүтээгдэхүүн чинь өстой дэмидээ тийм ээ. Та энийг авсанд орвол тэрийг авсан дээрдээ гэж зарим хүмүүс тэгж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр тэр бол намайг мэддэг одоо шил намайг хохироо гэж бодохгүй байгаа хүн хэлж штэ. Тэгэхээр хин нэгэн тэр мэдхгүй хүн нь очиод одоо шил тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд уурал нөө бүхэл нөө хамаагүй гэж бодож байгаа хүмүүс бол бас буруу байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүтээгдэхүүний шинж чанарт яг юу их нөлөөлдөг вэ гэхээр одоо жишээлбэл Наран Трейд компани маань дотроо маш олон салбар компанитай л да Наран Косметик, Наран Electronics, тэгэл Наран одоо Foods гэл тийм ээ. Тэгээд нөгөө нэг барааны дэлгүүрүүд, гоо сайхны дэлгүүрүүд гээд. Тэгээд эднийх нөгөө нэг Италийн брэнд гутлнуудыг зардаг гэл. Би 2 3 жилийн өмнө Итали жуулчтай ирсэн байхад яг Наран Трейдийн Нарангийн дэлгүүрийн тэргээр хүүхдийн зөө хуучнаар бол хүүхдийн зөөгийн тэргээр явж байсан чинь манай жуулч нөгөө Наран Трейдийн юг харчаад ийшээ орж үзье. Италийн брэнд гутал гэсэн байна штэ гэ. Тэд нар өөрсдөө Италиас ирсэн жуулчтай байхгүй. Тэгээ орж үзье гэд. Тэгээ орсон чинь нөгөө жуулчд харчаад толгоос гисрээд байхгүй. Тэгээ амар үнэтэй л дээ тэдний гутал чинь ер нь доотл нь 300 эдэн мянга тэгээд 400 500 600 гэл тийш явчихдаг байхгүй. Тэгээд харснаа толгоос гисрээд энэ стандараа манай яг Италийн юу биш байна. Энэ бол хууль үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Манай Итали гутал хязгаарч ийм байхгүй гэж хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр би тухайн үедээ юу гэж бодсон бэ гэхээр за магадгүй тийм байж болох юм. Эсвэл энэ жуулчин өнгөржэн тал гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь саяхан Наран Трейдийн тэр Gina Shop гэдэг гутлын дэлгүүрээр үйлчлүүлсэнийг үйлчлүүлэгч ийм гомдол гаргаж л тэ 350 мянгаар гутлуудалж авсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө гутал нь очиод 1-2 хоног өмсөөл улан салаад унтсан юм байна. Тэгээд нөгөө улан салаад унсан гутлаа авчираад би мөнгөө буцааж аавна гэд бөөн хэрүүл олсон юм байна л да. Тэгээд яхтай нөгөө ч юм уу санал гомдол өвчрэл дээд удирдлага мэдрэлэг янз бүрийн хүмүүстэй уулзаад ингээ явсан чинь цаад бүтээгдэхүүнийхэн чанарыг судлаад үзсэн. Тэр нь яг жинхэнэ брэнд бүтээгдэхүүн байгаагүй. Тэгээд нөгөө нэг компаниуд чи одоо импорт хариуцсан менежер, брэнд хариуцсан менежер гэж ажил авдаг болчиход байгаа байхгүй юу? Импорт хариуцсан менежер нь юу вэ гэхээр нөгөө нэг гадны компаниудтай очиж гэрээ хэлцэл байгуулад одоо шилэн Италийн тэр гутал үйлдвэрлэдэг компаниудтай очиж гэрээ байгуулад танай компани ийм брендийн гутлуудыг Монгол руу оруулж ирье. Энийг одоо шилбэл танах ийм үнээр бидэрт нийлүүлээч. Харилцан тохиролцож гэрээ байгуулдаг хүмүүс ахын л те. Тэгэхээр тэрэн дээр ингээд нарийн судлаад үзсэн чинь тэр Наран Трейдийн импорт менежер нь хэл муутай байсан ч юм уу эсвэл одоо сайн ойлголцоогүй ч юм уу тэр Италийн хамгийн тийм хууль гутал үйлдвэрлэдэг хулхны үйлдвэртэй гэрээ байгуулсан байсан байлээ л те. Тэгээд тэнцэнээс айгүй үнэтэй гутал оруулж ирж зарж ирсэн. Ингэж хүмүүсийг хултгдчихсэн тийм асуудал гарсан байхгүй юу. Тэгэхээр эцсийн дүндээ бүтээгдэхүүний чанар ямар байх вэ гэдг нь бол бас амар чухал нөлөөтэй. Тэгэхээр одоо шилээ чанаргүй бүтээгдэхүүнийг чанартай гэж зараад ажиж болохгүй шүү дээ те. Тэгэхээр одоо манай хорооллоор бол яг ерөнхийдөө гутал гайгүй гутлнууд зарагддаг гэдэг л те. Тэгээ чансаа гэдэг нэг гутлын дэлгүүр гэдэг юм а бас Итали гутлал гэдэг рекламадаад байдэ. Тэгээ би намар тэнцэнээс нэг гутал авсан байхгүй юу. Тэгсэн чинь тухайн үедээ болох надаас амар таалагдаад би өөрөө дурлж авсан юм л да. Тэгэл 7 хоног өмсөв үе хоншоороо ингээд яг юуныхаа нуглаас нэггээр ингээд зураас гараад хугарчихж байгаа байхгүй юу. Тэгэл энэ бол ерөөсөө нөгөө бүтээгдэхүүний чанар ямар байгааг л харуулад байгаа юм л да. Тэгэхээр мэдээж хэрэг яг хөө тэд нар чанаргүй бүтээгдэхүүнийг амар хямдхан оруулж ирэл үнэтэй зараад маш богино хугацаанд ашиг олж байгаа байж болно л доо. Гэтэл нөгөө талдаа бол ирээдүйдээ яг хөө гэхээр ирээдүйдээ тэр дэлгүүр рүү орох үйлчлүүлэгчийн тоо буурна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол юу үйлчлэгээний үйлчлэгээ эрхлэх алтан дүрэн бол юу вэ гэхээр хизээ ямагт үйлчлүүлэгчийг л бодож явах хэрэгтэй. Тэр цаг танай компани бол байнга оршин тогтносоор л байх болох байхгүй. Тэр ийм зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй. За дараа нь болохоор энэ худалдан авах шийдвэр гаргалтын үе гэж байна. Тэгэхээр одоо шилбэл худалдан авах шийдвэр гаргалтанд юу нөлөөлдөг вэ? Тийм ээ. Энд бол маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа шүү дээ. Энэний талаар та нар үзсэн үү? За та нарт би нэг асуулт асууя. Асуулт тавья заяа.
За та нар 1 минутын дотор бодоорой. За 1 минутын хугацаанд багш нь гүйж явсыг гэдрээ. За тэр нь юу вэ гэхээр аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боллоо гэж одоо жишээлбэл юу гэдэг Батбаяр нэг худалдаж авах боллоо гэдэг ч юм уу, Залбан гэрлийг цамц худалдаж авах боллоо. За байгаль маань нэг машин худалдаж авах боллоо гэд. Тэгэхээр энэ эцсийн яг худалдан авах шийдвэр гаргалтанд яг юу нөлөөлж байна? Тийм ээ, их болор одоо жишээлбэл нэг ноутбук худалдаж авах боллоо гэдэг ч юм уу тий. Тэгэхэд яг эцсийн дүнд яг юу нөлөөлж байна? Тэрийг бодож байгаарай. За багш нь. За тэгэхээр хараа ийм байна. Та нар бол ерөнхийдөө бараг ижлэгийн хариултуудыг өглөө л дөө. За тэгэхээр үүн гэж бодохоор одоо шилбэл би 100 мянган төгрөгийн тааруулаад юм авнаа л гэж бодсон бол би 100 мянган төгрөгөндөө тохирсон бараа бүтээгдэхүүнээ л хайна. Заяа. Түүнээс биш би одоо шилбэл 150 мянган төгрөгийн юмыг би бол хараад нэмэргүй шүү дээ. Яг л надад 100 мянган төгрөг байгаа юм чинь. Тэгэхээр яг эцсийн шийдвэр гаргалтанд үн бол бас тийм амар нөлөөлөх зүйл бол бас биш юм аа. Тэгэхэд яг юу нөлөөлж болох вэ гэхээр хувь хүний өөрийн зан чанар нөлөөлж болно. Одоо шилбэл хийн Залбан гэрэл ягаад ногоон өнгийн цамц өмссөн байгаа гэдэг ч юм уу тий. Баярмаа ягаад улаан шар өнгийн цамц өмссөн байгаа гэдэг ч юм уу. Эсвэл одоо Батбаяр ягаад хар өнгийн цамц өмссөн баг. Тэгвэл тэр хувь хүний зан чанар нөлөөлдөг байхны. Одоо шилбэл та нар нэг хүмүүс өөрсдийнхөө стилийг бүрдүүлдэг гэж ярьдаг штэ. Нэг хэсэг хүмүүс нь болохоор ингээл үс гэзгээ тайраад амар тийм дэгжин стилтэй хувцалдаг үсттэй. Гэтэл нөгөө нэг хүн нь одоо шилбэл яг тэрийг дагаад ингээд хувцлаа гэсэн чинь нэгдүгээр тэр хүн зохихгүй. Хоёрдугаар одоо шилбэл тэр хүний угаасаа тэр хүний зан авир өөрийн тэр нөгөө нэг өсөд төрсөн орчин гэж байна л да. Өсөд төрсөн орчин нөхцөл амар нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Одоо шилбэл аялал дээр авч үзье. Амар тийм хөдөлгөөнтэй, тийм их шинийг эрэлхийлдэг тийм хүмүүсийн хувьд бол адал явдалтай аялыг сонирхдаг байхan л те. Гэтэл одоо нөгөө нэг аливаа зүйлээс айдаг. Яна одоо би ямар нэг эрсдэлд орчих үедээ гэж айдаг. Эсвэл би мөнгөө өлөгтүүлчих үедээ гэж айдаг ч юм уу. Ерөөсөө миний бүх зүйл баталгаатай байх хэрэгтэй гэж боддог хүмүүсийн хувьд бол зохион байгуулалтаа аялыг авдаг байхад зохион байгуулалтаа аялал юу одоо өөрийн гэсэн хөтөчтэй, машинтай тийм ээ. За тэгээд онгоцны буудлын дээр буунгууд нь тосоод авчдаг хөтөчтэй. За тэгээд зочдууд л нэхэд хамгийн сүүлийн үеийн тоглог зочдууд л байдаг ч юм уу. Гадны нөгөө нэг тохиолдол хамгаалтаас сэргийлэгдсэн байдаг ч юм уу тийм. Иймэрхүү байдлуудаар нөгөө шийдвэр гаргах процесс нь бас ондоо байдаг ахна. За дээрэс нь найз нөхдүүд бас бие биендээ амар нөлөө үзүүлдэг ахна. Тэгэхээр одоо шилбэл юу гэдэг юм? Би одоо нэг Япон явмаар байна гэсэн чинь хөөшөө тэр дэмэштэй тэр газар хөдлөлтөд газар руу очиж яах гээд байгаа юм бэ? Чи ямар байгаа юм бол Солонгос явуулдаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө хүн чинь бодох нь шүү дээ. Яана одоо нэр Японч өгн гоё шүү. Очиж үзчихээс гэсэн яана гай олж нөгөө нэг газрын хөдлөөд би өгтөө хүчүүл яана гэж бодонгуудаа өөр сонголт хийх нь шүү дээ. Гэх мэтчлэн. Тэгэхээр ер нь нэгдүгээрт нь өөрийн хүсэл сонирхол нөлөөлнө, хоёрдугаарт нь орчин нөхцөл амар нөлөөлнө. Орчин нөхцөл гэдэг дээр болохоор одоо шилбэл ингэдэг юм л да хүмүүс ингээд дэлгүүрээр явж байгаа л одоо уг нь бол яг нөө зуны гутал авах гэж байгаа ч юм ингэж юу хавар намрын гутал ч юм авах гэж явж байгаа л гадаа амар хүүтэн нөгөө хүн чинь даараад дэлгүүр рүү орлоо гэхэд уг нь би доторгоо гутал авандаа гэж бодож орсноо дотортой гутал авчдаг ч юм уу тийм. Эсвэл гадаастай амар халууцаж явангуудаа за би стандараа нэг одоо цэрүү орж ин да нэг зузаан наасан цамц авандаа гэж бодож явангуудаа арай нэмэгхэн цамц авчдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар орчин нөхцөл бас амар нөлөөлдөг байх нэ. Дээрээс нь тэр хувь хүний өөрийнх нь үзэл бодол, хувийн зан авир гэдэг зүйл байна л да. Тэр нь бол бас их нөлөө үзүүлдэг байх нэ. Гэх мэтчлээ ингээд маш олон хүчин зүйлсүүд наадахын чинь бол нөлөөлнө. За дараа нь болохоор сувгийн стратеги зэргийг харгалзан сонголтоо хийн. Сувгийн стратеги гэхээр одоо шилбэл түрүүний өмнө хичээлдэр бид нар үтсэн шууд сувгийг ашиглах, шууд бус сувгийг ашиглаж гэнэ үү гэдэг чинь тийм ээ. За идэвхжүүлэлтийн холцын хэрэглээ гэд. За энд талд нь болохоор зар сурталчилгаад авамгаалсан бол ямар болох нь вэ тийм ээ. За энд нь биежилсэн худалдаад авамгаалсан бол ямар болох нь вэ гэдгийг энд харуулж өгсөн байна. Энд хэрэглэгч нь ямар ахын, төсөв нь ямар ахын, бүтээгдэхүүн нь ямар ахын, өрсөлдөөн нь ямар ахын, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг яаж ашиглах юм. Тэ худалдан авалт хийх газар нь хаана ах ингээд ингэж авчирсан байна. За тэгвэл заа сурталчилгаад авамгаалсан хэсэгт болохоор хэрэглэгчид ямар байдг вэ гэхээр зах зээл нь том, хүрээн өргөн, ихэнх нь эцсийн хэрэглэгчд байдаг байна. Тэгвэл биежилсэн худалдаан дээр болохоор зах зээл нь жижиг, төвлөрсөн, бизнесийн хэрэглэгчээс л яг нь бүрддэг байна шүү дээ. Тийм ээ тэр энэ бол ойлгомжтой ах гэж бодож байна. За дараа нь болохоор зал сурталчилгаад авамгаалсан хэсэгт төсөв ямар байдг вэ гэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийх идэвхжүүлэлт бүрийг хангах үйс их төсөвтэй байдаг байна. Тийм ээ. Одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хичнээн удаа нэвтрүүлэг, хичнээн удаа зал сурталчилгаа гарах нь тэрийг нь хангах үйс хэмжээний төсөвтэй байдаг байна. Тэгвэл биежилсэн худалдаан дээр төсөв нь хязгаарлагдмал
тодорхой хэрэглэгчийн хэрэгцээг л хангахад чиглэгдсэн байдаг байна. Тэгвэл бүтээгдэхүүн нь ямар байдаг вэ гэхээр зан сурталчилгаа давамгаас хэсэг болохоор бүтээгдэхүүн нь энгийн, хямдхан, харьцангуй давуу талтай байдаг байна. Тийм ээ? Тэгвэл нөгөө нэг бичлсэн худалдаан дээр болохоор яадаг вэ гэхээр бүтээгдэхүүний нарийн өндөр үнэтэй харьцангуй давуу тал нь тодорхой биш байдаг. Давуу тал нь яг аль нь давуу тал юм бэ гэдг нь бол тодорхой биш байдаг байна шүү. Тэгвэл өрсөлдөөн дээр болохоор ямар байдаг вэ гэхээр өрсөлдөгчд нийлүүлэл, идэвхжүүлэлт дээр үйл ажиллагаагаа илэрхийлдэг. Ямар хөө идэвхжүүлэлт явуулж байгааг тэрүүгээрээ одоо шил өрсөлдөгчдийн үйл ажиллагаа тодорхойлогддог байна шүү. Тэгвэл энэ дээр муу ялгааг өрсөлдөгч нь идэвхжүүлэлтээрээ үйл ажиллагаагаа илэрхийлж байдаг. Энэ нь харин ижлэх юм байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь болохоор ямар гэдэг олон янзын мэдээллийн хэрэгсэл сонгох боломжтой байдаг энэ зар сурталчилгаан дээр. Бичлсэн худалдаан дээр болохоор яг хөөр олон янзын мэдээллийн хэрэгсэл сонгох боломжгүй эсвэл хангалтгүй байдаг байна ш. Худалдан авалт хийх газар нь болохоор хэрэглэгчид өөртөө үйлчлэх эсвэл супермаркетаас үйлчлүүлэх дуртай. Тийм ээ? Эсвэл үйлчлүүлэгчид борлуулагчийн тусламжтай нэмэлт үйлчлэгийг шаарддаг байна. Тэгэхээр ийм болоод яг нөө идэвхжүүлэлтийн холцын хэрэглээ нь бол ийм онцлог шинж чанаруудтай байдаг байх нэ. Сувгийн стратеги нь болохоор үндсэн хоёр төвшөнд хуваагдаж байна л да. Нэгдүгээрт нь татах стратеги, хоёрдугаарт нь түлхэх стратеги. Шууд эцсийн хэрэглэгчдэд чиглэсэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг явуулснаар тэднэр дамжуулан завсрын худалдаачдад нөлөөлөх. Тийм ээ? Шууд эцсийн хэрэглэгч чиглэсэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг явуулснаар тэднэр дамжуулан завсрын худалдаачдад нөлөөлөх. Тэгэхээр одоо шилбэл нөгөө хэрэглэгчдэрээ дамжуулаад дараагийн хэрэглэгчдийг татах гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр одоо шилбэл юу гэдэг юм? Тэр газарчингийн онлайн сургалт ч баста айгүй сайн явагдаж сонирхолтой шүү дээ. Тэрэнд ер нь суугаач гээ та нар нэг хин нэгэнд яриад дамжуулаад аваад ирэх юм бол тэр бол яах нь та нараа дамжсан дараагийн хэрэглэгчд ирж байна гэсэн үг байна шүү. Тэгвэл түлхэх стратеги нь болохоор хуваарлалтын сувгийн дараагийн гишүүдээр чиглэсэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг дараагийн гишүүдэд чиглэсэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа. Түүнээс ч нөгөө хэрэглэгчтэй цааш нь ингээд түлхээд явуулчих үйл ажиллагаа биш байх нэ. Дараа нь сувгийн татах түлхэх стратегийг одоо юугаар авч үзье л да. Үйлдвэрлэгчийн идэвхжүүлэлтийн арга гэдэг. Биечлсэн худалдаа, борлуулалтын урамшуулал, зар сурталчилгаа, сонирдуулах гэсэн ийм аргуудыг хэрэглээд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгвэл бизнес хэрэглэгчдийн идэвхжүүлэлт, энд эцсийн хэрэглэгчдийн идэвхжүүлэлт. Тэгвэл энэ дээр болохоор бөөний худалдаачдын идэвхжүүлэлт буюу түлхэх үйл ажиллагаа явуулах нь. Бөөний худалдаачны идэвхжүүлэлт буюу түлхэх үйл ажиллагаа явуулах нь. Энд нь бизнесийн энэний үр дүнд болохоор яг нөхөр бизнесийн худалдан авагчдыг өөртөө яг татах нь шүү дээ, тийм ээ. Тэгвэл энд болохоор бөөний худалдаачны идэвхжүүлэлтийг түлхэх үйл ажиллагаа явуулах нь. Жижиглэнгийн худалдаачны идэвхжүүлэлтийг түлхэх үйл ажиллагаа явуулах нь. Энэний эцсийн үр дүнд нь болохоор эцсийн худалдан авагчдыг өөртөө татах нь байна, тийм ээ. Тэгэхээр ер нь л бол яг нөө идэвхжүүлэлтийн арга нь эцсийн дүндээ хэрэглэгчдийг л өөртөө татах зорилготой байд юм аа гэж ойлгож болоод ерөнхийдөө болох нь шүү дээ, тийм ээ. Зар сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах. Тэгэхээр зар сурталчилгааны төлөвлөгөө боловсруулахдаа нэгдүгээрт нь зорилтуудаа тодорхойлох нэ. Зорилго нь ямар зорилго байгаа вэ? Танилцуулах. Сурталчлах. Тэгэхдээ үндсэн хэдэн зорилго туваана гэж үзлээ түрүү. Гурван зорилгот. Мэдээлэх буюу таниулах, тийм ээ, ятгах буюу итгэн үнэмшүүлэх, тэгээд яг нь сурталчлах, сануулах гэсэн гурван зорилго. Тэгэхээр энэ зорилгын чи яг аль нь вэ гэдгийгээ яг нэхлээ тодорхойлох нь ш. Танах зах зээл дээр шинээр гарч ирж байгаа бол аль зорилгыг авах вэ? Мэдээлэх юуг чи авна штэ. Тэгвэл танах зах зээлийг аль хэзээний эзэгэнцийн хэрний тодорхой хэмжээгээр танай хэрэглэгчдийн тоо буурж ивэл алийг нь авах вэ? Сануулах маш зүйтэй. Тэгэхээр ерөөсөө иймэрхүү байдлаар зан сурталчилгааныхаа сувгийг тодорхойлох нэ. Сувгаа тодорхойлсныхаа дараа ажил үүргийн хуваарлалтыг боловсруулах нь. Тийм ээ. Хин юуг нь хариуцаж хийх вэ? Одоо Батбаяр юуг нь хийхээ, Цолмон гэрэл юуг нь хийхээ, Инх болор юуг нь хийхээ, Баярмаа юуг нь хийх гэдгийг нь одоо тодорхойлох нь шүү дээ. Тэгжээч нөгөө нэг үйл ажиллагаа чинь маш нарийн үр дүнтэй явагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо шилбэл Батбаярын хувьд одоо сүүлийн үед нөгөө нэг
маркетингийн менежерүүд амар нарийссан байлаа л да. Компаниуд бол өвшөө илүү наривч дөрөв би хэлсэн шүү дээ. Импорт менежер гэж авдаг болсон гэсэн. Дараа нь брэнд менежер гэж авдаг болсон. За дараа нь ерөнхийдөө маркетингийн менежерийг үндсэн 3 хэсэгт хуваагаад байгаа юм л да. Нэг нь болохоор нөгөө нэг хамгийн ихнийх нь креатив менежер гэж байгаа. Креатив гэдэг чинь хийх, бүтээх гэсэн утгатай үг аахгүй. Тэгэхээр креатив менежер гэдэг нь тохоо хийдэг, бүтээдэг менежер гэсэн үг. За тэр нь юуг хийж хүртэх юм бэ гэхээр одоо жишээлбэл Баярмаагийн юун дээр харагдчих штеп. Говь гурван сайхан хонгорын хэлсэн юм шиг байна тийм үү? Баярмаа. Үгүй юу? Тэгэхээр энэ нөгөө энэ дэлгэцэн дээр чинь байгаа зураг хонгорын хэлсэн мөн үү шүү? За хонгорын хэлсэл юм шиг байна л да. Тэгэхээр энийг одоо шийдвэл бид нар зар сурталчилгаанда ийм зургийг ашиглая, яг ийм байдлаар хийя гэд. Одоо зар сурталчилгаа болгон янз бүрийн хэлбэртэй хийгдээд байгаа шүү дээ. Тэрийг бол яг нэг хин цолмон гэрэл хийх нэлээд одоо шийдвэл цолмон гэрэл креатив менежер бол тэгвэл нөгөө нэг медиа менежерээр одоо шил Батбаярыг тавилаа гэж бодлоо. Тэгэхээр медиа менежер гэдэг чинь нөгөө нэг телевиз радиогийн сувгуудыг сонгох байхгүй юу? Одоо шилбэл энэ Баярмаагийн зургийг дэлгэцэн дээрээ тавьсан ийм юуг зар сурталчилгааг цолмон гэрэл хийсэн чинь Батбаяр болохоор тэрийг нь медиагаар телевиз радионуудаар цацах нэ. Одоо шилбэл тийм телевизүүдээр тэгж цацъя гэдэг. Тэгсэн чинь research manager буюу судалгаа шинжилгээний менежер гэж байгаа юм л да маркетингийн. Тэр судалгаа шинжилгээний менежер нь болохоор одоо шил инкватор болъё л да. Тэгвэл инкватор юу хийх вэ гэхээр нөгөө нэг хиний цолбон гэрлийн хийсэн юуг сурчлагааг Батбаяр нөгөө баахан хийзүүдээр цацаад байсан чинь танаа хэрэглэгчийн тоо яаж өссөн бэ гэдгийг л яг нь тодорхойлох нь шүү дээ. Судлах нь. Судалсан чинь хэрэглэгчийн тоо өссөн байх юм бол та хоёрын хийсэн үйл ажиллагаа зөв явагдсан байх нь шүү дээ. Гэтэл буурсан байх юм бол хаана алдаа гарчваа. Энэ материал гэдэг юм хийж хагаад буруу зураг сонгоч юу эсвэл буруу текст мэдээлэл байрлуулч юу тий хэрэглэгчтэй сөрөг сэтгэл үзүүлэх хүч тийм зар сурталчилгаа хийчихүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөгөө ажил үүргийнхаа хуваарлалтуудыг маш нарын ингэж тодорхойлох нэ. Тэгчээ сүүлд нь хин нэгэндээ хариуцлага тооцоож гисэн амар штэ. Чи тийм юм хийх ёстой, чи тийм юм хийх ёстой гэсэн гэд. Компаниуд угаасаа ажлагчдыг авахдаа ажлын байрны тодорхойлт гэдгийг боловсруулаад өгч нь тэр ажлын байрны тодорхойлтод заагдсны дагуу та бүхэн ажил үүргээ хийж гүйцэтгэх байхгүй. Тэгэхээр иймэрхүү онцлогтой зүйлүүдийг бол анхаарч үзэх хэрэгтэй. За дараа нь болохоор төсвөө тодорхойлох. За одоо ажлын үүргийн хуваар тодорхойлсон. Зорилго нь маркетингийн зорилго тодорхойлсон. Ажил үүргийн хуваар тодорхойлсон. Тэгвэл одоо төсвөө тодорхойлно. Хэдийн хэмжээний төсөвтэйгээр телевизээр цацхын, хэдийн хэмжээний төсөвтэйгээр одоо шилбэл ярилцлаганд орох юм гэдэг ч юм уу. Тэрийг тодорхойлох нэ. За дараа нь болохоор зар сурталчилгааны сэдэв төрлийг тодорхойлох. Ямар хуу хэлбэрээр зар сурталчилгаагаа явуулах юм бэ? Тийм ээ. Одоо шилбэл сүүлийн үед чинь дуу хэлбэрээр их ашигладаг болж. Түрүүхэн чинь нэг хэсэг документ гэл амар дуулж муулаад байдагсэн шүү дээ. Тэгээд ерөөсөө нөгөө нэг тэр дуул телевиз болгоноор л яваад байдаг. Өөрөө мэдлгүй л одоо дэлгүүрт оронгуудаа л нөгөө документийг сонгодог болсон байсан шүү, тийм ээ. Тэгэхээр гэх мэтчлэн. Тэгэхээр ер нь энэ зар сурталчилгааны сэдвийн төрөл нь ямар их хөдөө орон нутагт авах юм уу, хотод авах юм уу, ресторанд авах юм уу, баарнд авах юм уу, тийм ээ. Эсвэл одоо дуулуулж авах юм уу, жүжиглүүлж авах юм уу, киноны хэсгээс хэсэгчилж авч тоглуулах юм уу, эсвэл бүр зохиомжлох юм уу. Энэ бол маш олон төрөлтэй. Тэрэнд одоо та бүхний яг юу сурчлуулах гэдэг нь ямар сурчлагаа хийх гэдэг нь мэдээлэх үү, сануулах уу, ятгах уу гэх мэт тэр бүгдээс ч юм бас яг давхар хамаарах юм л те. За дараа нь мэдээллийн сувгийг сонгох. За тэгэхээр одоо нөгөө нэг Батбаярын ажил эхлэх гэдэг шүү дээ. Саяны энэ сэдвийн төрлийг сонгох гэдэг чинь бол цалман гэрлийн ажил байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө нэг хиний юу ч нь бол цалман гэрлийн энэ дээр санаагаа хэлэх нь хамт олноороо хилэлцэх нь. Тэгвэл одоо мэдээллийн сувгийг нь бол хин Батбаяр олох нэ. За тэгээд зар сурталчилгаагаа бүтээх. За одоо нөгөө нэг цалман гэрлийн санаад юм байна. Одоо өөрчлөлт. Яасан? Яасан Батбаяр? За тэгээд одоо нөгөө зар сурталчилгаагаа бүтээх нь ш. Ямархуу хэлбэрээр яаж бүтээвэл оновчтой байх нь вэ? За дараа нь зар сурталчилгааны хийц ба давтамжийг тодорхойлох. Тэ хэдэн удааны давтамжтайгаар байх юм, хийц нь яг ямар шоу байх юм, хаана одоо нөгөө компани лого байрлах юм, хаана одоо шилбэл нөгөө нэг үг нь байрлах юм, тийм ээ, хаагаараа нөгөө утас нь гарч ирэх юм. За ямар өнгийн
одоо дэвсгэртээр одоо шир юуг нь өсгийг нь шивхийн тийм ээ. Тэгэхээр одоо шил ямар өнгөнийх нь хүмүүст их оновчтой харагдах юм. Цаад энэ дэвсгэр өнгө нь одоо шилбэл ямар байх юм гэдэг ч юм уу гих мэтчлэн маш олон зүйлүүдийг бол судалж тодорхойлох тийм шаардлагатай болдог байна л дээ. За харагдчихээн тийм ээ. Тэгэхээр энэ бол Selena Travel гэдэг Монголын тур оператор компанид байгаа. Эдний нэгтээ маш сайн үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгэхээр энэ дээр одоо шилбэл эдний энэ дэвсгэр баннер өнгө харагдчих тийм ээ. Монгол эмэгтэй нэмсэглэлээр айгүй гоё чимэглэлтэй. Тэгээ цаана гоё байгалийн ингээд яатсан. Тэгэхээр энийг л одоо шилбэл нөгөө нэг цалман гэрэл хийх байхгүй юу да. Ийм юунуудыг чинь тийм ээ. Одоо шилбэл энэ солигддог баннерууд нь байна. Энэ ном сумчгэл харж байгаа хүүхдийн зурагчгэл харагдчихээн. За морь унцсан залуусчгэл байна гэдэг ч юм уу те. Эсвэл энэ тэмээ. Энийг бол тэр хонгорын хэлсэн дээр авсан байна л да. Энэ тэмээний зургийг айгүй гоё харагдчихэж штэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар өөрсдөө аль оновчтойгоор нь юугаа яах юм л та. За иймэрхүү байдлуудаар нөгөө нэг зас сурчлагынхаа юунуудыг айгүй гоё сонгох нэ. Жишээлбэл энд загаслах аялал гिचээд энэ нуурын ирэг дээр энэ загас барьж байгаа хүний зурагтай байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг харсан хүмүүс бол хөө ямар гоё юм бэ энэ загаслах аялал бариад үзчихээ гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн иймэрхүү байдлаар хүмүүс хандах нь шүү дээ. Энэ бол яг нь зас сурчлагын нэг хэлбэр нах нэ. Бүтээх үйл процесс нах нэ. За дараа нь гүйцэтгэл гэхээр одоо шилбэл ямар давтамжтайгаар ямар цаг хугацаанд зас сурчлагаа хийсэн тэрийг одоо шилбэл яах юм дамжуулан цацсан л гэсэн үг шүү дээ. Одоо юу гэдэг тийм телевизүүдээр тийм сайтуудаар хэдэн удаагийн давтамжтайгаар одоо зарчлагаа давтлаа тэр цагуудад тийм яг байна. За тэгэхээр энийгээ дараа нь эцсийн дүндээ бол яг нь үнэлж дүгнэх нь шүү дээ. Бидний нөгөө нэг тодорхойлоод байсан зас сурчлагаа маань хэр зэрэг бодтой, үр дүнтэй, үр өгөөжтэй байсан бэ гэдгийг нь үнэлж дүгнэх нь шүү. Тэгээ үнэлж дүгнээд ямар нэгэн байдлаар хэрэглэгчийн тоо нэмэгдээгөө буурсан ч юм уу эсвэл тодорхой үзүүлэлтүүдийг өгч чадаагүй бол за хаана алдаа гарчваа гэж анханаас нь ахуулаад нэгтлээд явах нь ш. За зорилго зөв байна. Ажил үргийн хувьд тодорхой байна. Төсөв зөв байна. Тэгсэн чинь яасан байна вэ? Энэ сэдвийн агуулга буруулсан байж болно шүү дээ, тийм ээ. Эсвэл мэдээллийнхаа сувгийг буруу сонгосон байж болно. Эсвэл зар сурчлагаа бүтээхдээ одоо арай оновчгүй зураг сонгосон ч юм уу, тийм алдаатай оновчгүй текстийн мэдээлэл оруулсан ч юм уу, тийм байж болно шүү дээ, тийм ээ. Гэх мэтчлэн иймэрхүү олон хүчин зүйлсүүдийн нөлөөгөөр энэ зар сурчлагаа гэдэг зүйл маань бол бий болдог байх нэ. Тэгэхээр альва зар сурчлагаа хийхдээ та нар ийм төлөвлөгөөг боловсруулж яах нь ажиллах нэ. За дараа нь мэдээллийн хэрэгслүүд нь нөгөө зар сурчлагыг чинь цацах гээд байгаа мэдээллийн хэрэгслүүд нь телевиз аах нь, радио байх нь, сэтгүүл аах нь, сонин байх нь тийм ээ. За шуудан байх нь, гудамжны одоо шилжүүлж юунууд аах нь, транзитууд аах нь, интернетүүд аах нь гэх мэтчлэн ийм олон мэдээллийн сувгуудыг та бүхэн зар сурчлагаанда ашиглаж болох нэ. За тэгвэл телевиз нь одоо ямар онцлогтой юм бэ гэхээр тодорхой зах зээлийг сонгож олно. Маш өндөр өртөгтэй, үргээ зардлахтэй. Төрөний нөгөө нэг салман гэрлийн хилдэг тийм ээ. Одоо шилбэл кинон дондор кино их үздэгэ гэж хүмүүс зас сурчлагаагаа тавиадсан чинь сувгаа солиод байвал таны мөнгө шал дэмий урсгах нь шүү дээ тийм. Өргөө зардлахтай ахна. За тэгвэл RJ-гийн хувьд болохоор яг нэг сегментчлэх боломжтой. Байнгын уян хатан бүтээгдэхүүнийг харах боломжгүй болохоос биш сегментчлэх боломжтой. Одоо нэг асанда насны онцлог тохирсон юунууд тийм өглөө оройд за хэрэглэгчдийнхээ онцлогоос хамаараад бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тэр цагуудыг нь оновчтой сонгох боломжтой тийм. За сэтгүүл бол тодорхой бүлгийн хүмүүс л уншдаг. Зардал ихтэй. Одоо шийдвэл манай аял жуулчлалынхан бол аял жуулчлалын тэр доктортой хөгжил ч юм уу, hospitality юм уу, тийм hospitality ч юм уу, sustainable tourism ч юм уу тийм ээ. Travel and tourism ч юм уу, тиймэрхүү сэтгүүлүүдээр бид нар захиаж уншина. Одоо тэр аялалтай холбоотой сэтгүүлийг биднээс өөрхөн уншихгүй л ахгүй. Ягаад гэвэл тэд нар сонирхохгүй учраас. Тэгэхээр тодорхой бүлэг хүмүүстийг тэр яг нэг зориулагдсан байдаг ахна л дээ. За тэгэхээр одоо шилбэл та нар аялалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл тавихыг хүсвэл одоо магадгүй та нарт их санаа төрөл юу гэдэг аяллаа тоног хөргөслийн дэлгүүр нээх гэж байгаа ч юм уу тийм нээсэн ч юм уу тийм байж болно шүү дээ. Тэгхийн бол та нар ийм аяллаа тоног хөргөслийн ийм дэлгүүр одоо Улаанбаатар хотын тэр дүүрэгт нээглээ шүү ийм тоног хөргөслүүд байна шүү гэдэг мэдээлэлээ тэр аяллаа сэтгүүлүүдээр тавьчих нь л
Тийм ээ. Аялын сайтууд дээр ч юм уу, аялын сэтгүүлүүд дээр нь тавьчихсан. Тэгэнгүүт нөгөө аялал сонирхогч чинь тэрийг чинь уншаад энэ ийм дэлгүүр байна шүү дээ. Энийг чи орж үзээ эзгөө. Манай компанид одоо тедэн байх хэрэгтэй, тедэн уяа хэрэгтэй, тедэн имэйл хэрэгтэй гэдэг чинь ингээд орчих нь шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар нөгөө нэг зах зээлээ сонгоход чинь хамгийн оновчтой. За дараа нь сонин олныг хамарсан хямд өртөгтэй олон зар сурчлагаатай зэрэгцэж явагддаг. Тийм ээ. Тэгэхээр одоо шилбэл сонин дээр чи одоо мэдээлэлч гэл явагдаж байна. Зар сурчлагаач гэл явагдаж байна. Зар сурчлагын дотор одоо суралцуулна, зарна, борлуулна, одоо яан гэдэг чинь ингээд зар сурчлагын төрлүүд нь маш олон юмнуудаар ингээд явагдаад байгаа юм. Тэгэхээр энийг бол яг хөө зүгээр яг энэ бол бас яг оновчтой хувилбар биш л юм л да. Үнэхээр сонингийн нүүр дүүрнэл том юм л та тавихгүй бол танай компаниг тэн зар сурчлагаагаа тавьжээ гэж хинч харахгүй шүү дээ, тийм ээ. За дараа нь шуудан сонголт ихтэй, сонсогчдын хүрээ их, бүрэн хэмжээний мэдээллийг өгдөг, ихэвчлэн хэрэглэгчд тоодгүй гэж байна. Тийм ээ? Тэ одоо шилээд таны мэйлэр баахан юмнаа төрүүлсэн байхад би бол шууд ингэж харж яснаа л жоохон сонирхолтой юм байл, уншин сонирхолгүй юм байл. Тэгээд ерөнхийд нэг устгачдаг байхгүй юу? Тийм тэгэхээр тоохгүй дээр орчиж штэ тийм ээ. За гудамжны гэдэгт нь болохоор өрсөлдөөн бага, үзэмж сайтай, зорилттой зах зээлийг сонгох боломж бүү, амархан мартагддаг. Иймэрхүү онцлогтой байх нь. Гудамжинд ингээд наацсан байдаг шүү дээ, тий. За юунууд цаас мас янз бүрийн юмнууд тий. Тухайн айдал харна гэсэн. За дараа нь транзит гэдэг нь сонсогчдын тоо их, хүлээн авагчийн анхаарлыг удаан тогтоож барьдаг, тийм ээ. Дотор нь харилцааны хугацаа бол яг нэг бага байдаг баг. За тэгвэл интернет дамжин өнгөрч байгаа. Ер нь транзит гэдэг чинь дамжин өнгөрөх гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр одоо шилбэл тийм үү. Тэгэхээр одоо шилбэл дамжин өнгөрч байгаа тэр хүмүүс нь л тэрийг харнаа л гэсэн үг байхгүй. Богино хугацаанд л харж яана. Тийм ээ, анхаарна л гэсэн үг л та. Яг нь ерөнхийдөө гудамжныхтай төстэй. Гэтэ гудамжных бол нэг юунд ингээд буланд наалтцсан бол тэр чигээрээ байж байгаа юм. Эсвэл салхинд хийсэд алга болдог ч юм уу тэгдэг. Энэ таранцаа тээврийн хэрэгсэл дотор байгаа юм бол ерөнхийдөө тэгээд байж л байдаг. Тэгэл ямар санда удаан хугацаанд ингээд яваад хүн чинь залхаад ирэхээр ойр хавийнхаа амийг хараад тэрийг чинь унших боломжтой гэсэн үг байна. Тухайн үедээ анхаарч үзэн тэнцэнээсээ гарсны дараа бол тэрийг ерөнхийдөө мартнаа л гэсэн үг. За дараа нь интернет гэдэг нь болохоор хувийн шинжтэй, харилцааны түвшин өндөр, уян хатан анхаарал татах боломжтой. Интернетийг ашигладаг хүмүүсээр хязгаарлагддаг. Гэхдээ яг орчин үед бол харьцангуй интернетийг хүмүүс их ашигладаг болоод байгаа шүү дээ. Гэхдээ интернетийг ашиглахаараа хүмүүс ингэж ашиглаад байгаа маа. Зөвхөн мессенжерийн төвшөнд ч юм ашиглаад байгаа аахгүй юу. Гэтэл интернетийн цаана чинь маш олон төрлийн үйлчлэгээ, маш олон төрлийн худалдаа, тийм ээ, үйл ажиллагаа, мэдээлэл амар их агуулгадчихэдэг гэдгийг бол бас их ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм л да. За иймэрхүү онцлогуудтай байдаг байна. За идэвхжүүлэлтийн хууль эрх зүйн орчин гэхээр зар сурталчилгааны олон улсын ёс зүйн хэмжээ гэдэг. За 1986 онд Парисын олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимаас шинжилэн гаргасан. За тэгээд мөн Монгол улсын зар сурталчилгааны тухай хууль 2002 онд батлагдсан. За тэгэхээр та нар тэр Монгол улсын зар сурталчилгааны тухай хуулийг олж уншаарай заяа. Та нар нөгөө нэг legal Mongolian legal ч үлээ Монголын хуулиуд гэсэн тийм сайт байгаа. Угаасаа за багш нь эндээ сайгаад орхиё да бараг. За тэг. За тэгээд ячаарай заяа. За дараа нь болохоор идэвхжүүлэлтийн хууль эрх зүйн орчин гэдэг дотроо л явж бүрэн үнэн мэдээлэл хэрэглэгчдэд найдвартай бөгөөд мэдээлэл тулгуурсан шийдвэр гаргахад нь шаардлагатай бүх мэдээлэл хангасан мэдээллийг бүрэн үнэн мэдээлэл гэх юм. За баталгаа гэдэг нь болохоор компани мэдээлэл дурдсан зүйлс бүгд баталгаатай байх ёстой. За олон улсын ёс зүйн журмын дагуу компани худал болон эргэлзээ төрүүлэхүйс мэдээллийг зогсоох эсвэл асуулгын өөрчлөлт хийх ёстой. Засварлах зар сурталчилгаа өмнө хийгдсэн худал зар сурталчилгаанаас үүдэн гарсан буруу ойлголтыг засахын тулд шинэ зар сурталчилгаа явуулах ёстой. За торгуул хуурамч мэдээлэл бүхий идэвхжүүлэлт хийсний төлөө төлөх мөнгөн дүнг торгуул гинэ. За энэ хууль эрх зүйн орчинтой холбоотой ийм нэр том юмнууд байна. Нөгөө хууль дээр чинь өшөө илүү дэлгэрэнгүй байж байгаа бах. За шудраг өрсөлдөөн давуу талын харьцуулалт зүйрлэл нь шудраг өрсөлдөөний зарчимд нийцсэн байх ёстой. Тэгэхээр одоо жишээлбэл шудраг бус өрсөлдөөн манайд умгаалчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр сая одоо Японд нөгөө нэг цунами боллоо гэж тэгэнгүүт чинь урд өдөр нь
тэр цунами болж исэн өдөр очиад авах гэжсэн сэлбэг маргааш өдөр нь очиад авахад доотлол нь 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 200 мянга гэжсэн юм 300 мянга болсон байдаг ч юм уу тий. Машинууд ихэд одоо юу гэдэг 6 сая 500 мянга гэжсэн машин 7 сая болцсон, 8 сая болцсон байдаг ч юм уу. Гэх мэтлэгээд одоо манай Монголын зах зээл дээр бол машины үн доотлол нэг 10-аас 15%-аар бол ерөнхийдөө нэмэгдсэн ш. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр нөгөө нэг Японоос одоо машин ялангуяа Япон машин дээр аахгүй Японоос машин орж ирэх үйлдвэрүүд нь загслаа магслаа гэж тэгэнгүү тэгээ нэмээ ичж байгаа аахгүй. Тэгэхээр энэ бол шудраг бус өрсөлдөөнийг харуулж байгаа нэг хэлбэр л дээ. Тэр чин цунамигүй өмнө нь ороод ирсэн машинууд шүү дээ тийм ээ. Тэгэхээр манайхан ерөн шудраг бус арга замаар бол маш их хэмжээний ашиг орлогыг бол олж байгаа хүмүүс шүү дээ. За дараа нь бусдын нөрдөр алдар хүндийг ашиглахгүй хувь хүний овог нэр байгууллагын нэр хаяг бараа болон байгууллагын бэлэг тэмдгийг зөв бусаар ашиглаж болохгүй тийм ээ. Хүүхэд ба залуучууд хүүхдийн генийн итэмдхийн зан залуучуудын амьдралын туршлагагүй байдал тэдний үнэн сэтгэлийг буруугаар ашиглах санаа байх ёсгүй. За хариуцлага захиалагчид гардан хийж гүйцэтгэгчид рекламны агентлаг хэвлэлийн редакц олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эдэд зэрэг рекламны илгээлтийн талаарх гэрээнд оролцогч бүх талууд хариуцлага хүлээнэ. Тэгэхээр одоо шил анх захиалга өгсөн хүний нь ганцаараа биш бусдууд нь бол бүх зайхна хариуцлага хүлээх нь шүү дээ. Тэ явуулж байгаа хүн нь тэрийг явуул гэж хэлсэн хүн нь тийм ээ тэр явуулсан байгууллага нь гэх мэт бүх хүмүүс яхна хариуцлага хүлээх нь шүү. За иймэрхүү зүйлүүд байна. Асуу тодруулах зүйлээ багшаас асууж олно. За багш нь энэ хоёр хичээлээ та нар руу юугаар явуулчих.